хамтран ашиглагч цэвэр витамин С, Pure-Mer арьс арчилгааны бүтээгдэхүүн. Арьсандаа өмс хөрөхгүйгээр хүссэн үр дүндээ хүрэхийг хүсвэл Pure-Mer-ийг хэрэглээд үзээрэй. Сих нүсэд олбгүй, цэвэрхэн тунгалаг, гэрэлцэн чанартай болохыг хүсвэл цэвэр витамин С-ийн найрлагч бүрдсэн D зэргийн чигшил өгөх Солонгосын номер 1 эмчилгээний арьс арчилгааны бүтээгдэхүүн витамин С Pure-Mer-ийг танд санал болгож байна. Бидэнтэй холбогдохдоо Солонгос дахь утас +80 88 69 39 Монгол дахь утас 9988 81 37. Мөн та Pure-Mer хэрэглэгчдийн нэгдсэн группт нэгдэж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Аль биесны борлуулагч их хондрог. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Шүтээсийн Дархан уул аймаг дахь технологийн сургууль. За, ахын ганц үгээ ямар сургуульд оруулдгийг нэлээгээд зөвлөгөө авах гэж зориод ирлээ. Гэхдээ уг нь техник технологи талдаа сонирхолтой хөв байгаа юм. За наашаа суучих. Маш зөв сонголт байна наач. Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн эрэлттэй хэрэгтэй мэргэжил би бол та хоёрт Шүтээсийн бүрэлдэхүүн сургууль Дархан уул аймаг дахь технологийн сургуулийг санал болгож байна. Бид хоёр бас бодоолаа. Гол нь харин ямар давуу талтай вэ? Тэгэхээр инженер технологийн маш эрэлттэй мэргэжлүүдийг гол нь чанартай эзэмшүүлж байгаамаа. Тиймээс төгсөгчдийн 90 гаруй хувь нь ажлын байртай болдог. Ер нь салбар бүрийн мэргэжлүүдийн ихэнх хувь нь эндээс л гарч иж тээ. За, баярлалаа. Гэхдээ ер нь ёстой нэг шийдэл төрлөө дээ. Харилцах утас 7037 44 55 8037 44 55. За та бүхэнд орой мэндийг хүргэе. Солонгын орнууд нэвтрүүлгийн ээлж нэгэн шин дугаар та бүхэнд өргөж бэлэн болсон байна. За манай нэвтрүүлгийн хувьд дэлхийгээр дархан суугаа монголчуудтайгаа холбогдоод та бүхнийхээ утасны тусламжтайгаар таны амьдарч байгаа хот хуулс те. За мөн хийж байгаа ажил гээд орчныг бол бас танилцуулдаг ийм нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр та бүхэн бит хоёртой холбогдохыг хүсвэл MJL радио Солонгос пэйж болон за Facebook хувийн одоо захиа бас бичиж холбогдох боломжтой байгаа. За цагийн хувьд бол өдөр болгон ажлын цагаар 17 цаг 30 минутаас эхэлж байгаа шүү. Тэгэхээр нэвтрүүлэгт оролцох хүсэлтэй хүмүүс маань Борхуучин бот болон Бэзэг Чанцаа гэсэн миний Facebook руу за өнөөдрийн дугаарт ч оролцъё, эсвэл тэр дугаарт ч оролцъё гэд. Бид нар бол ерөнхийдөө зочтой нэгээс 2-7 хоногийн өмнө бол ерөн бүртгээд авчдаг байгаа. Тэгээл яг нэг өдрөөр нь ярилцдаг учраас битгий ярилцаад тэг өөрийнхөө амьдарч байгаа улс орныг бас сонирхолтой танилцаад бас сайхан ярилцъя те. За өнөөдрийн хувьд Бэлэг улсаас манай зочин холбогдох байгаа. Тэгээ Бэлэг улсын тухай танилцуулна. За сонь сайхныг хуваалцах болно. За тэгэхээр бүгдээрээ бас хамтдаа холболтоо хий. За тэгэхээр Бэлэг улс гэхэр чиний хувьд юу санаанд ордог вэ? Надаа харин бүр ерөөсөө Бэлэг улсын талаар мэдээлэл мэдлэг өрн бага байдаг юм байна. Тэгээ яг ингээд санаанд орж ийн гэсэн чинь одоо ингэ бодсон чинь түрүүн уг нэг хэдэм орж ирээд тахшаа гэсэн. Одоо бүр юу ч орж ирэхгүй байгаа юм. Тэгэхээр бас одоо яг сонсогчтойгоо холбогдоод тийм яг тухайн улс орныхын талаар мэдээллүүдийг сонсъё л гэж бодож байна да. За тэгэхээр би бас нэг Люксембург гэх тэр юу надаа бас нэр нь их толгоонд үлдчихсэн байгаа гэдэг. За байна уу? Бано. За орой мэндийг хүргэе. За орой мэнд манай энд өглөө үд болж байна. Өглөөний мэнд хүргэе. Бид хоёр сорохгүй хүмүүстэй ярихаар. За тэгэхээр тэгдэггүй яах вэ? За тэгэхээр манай зочны хувьд Бэлэг улсаас холбогдож байгаа Нэргүй их хүн баяр гээд Facebook нэртэй хэрэглэж байна. Та манай сонсогчдод өөрийгөө бас сайхан танилцуулж өгөө. За санаа та бүхэнд энэ өдрийн мэнд төргий намайг Эрхэн баярын Нэргүй гэдэг. Би Бэлэг улсад анх 2003 оны 3 сарын 15-нд ирж байсан. Ингээд нийтдээ 18 жил амьдарч байна. Тэгвэл бас удсан байх шүү. Нэлээд удаж байгаа юм шүү дээ. Нэлээд удсан. Ер нь суурьстай энэ тий. За та тэгэхээр Бэлэг улсын аль хотоос бид нартай холбогдож байна? За би Бэлэг улсын Антверп гэдэг хотоос та бүхэнтэй холбогдож байна. Антверп хот маань одоо манайхаар одоо Бэлэг улсын 2 дахь том хот гэдэг. Бэлэг улсын нийслэл хот бол уг нь Брюссел хот гэдэг. Тэгээд Антверп бол 2 дахь том хотод ордог. Тэгээд ер нь яг амьдарч байгаа тухайн улсынхаа тухайд тавчхан дуртахад Бэлэг улс маань одоо баруун Европын баруун хойд хэсгээр байрладаг. 30,528 квадрат километр талбайтай. Бэлэг улсыг 45 дахин одоо ихсэгсэнтэй Монгол улсын минь газар хэмжээ тийм их байдаг. Тэгэхээр маш жижигхэн улс байна. Монгол орны мондаг том өргөн удам одоо нутагт бид нэр төрж үлдсэн байх нэ. Тэгээд Бэлэг улс маань 10.5 сая хүн амтай.
Тэгээд ер нь бол тийг албан ёсны одоо зүүн өмнөд хэсэг нь болохоор одоо Франц хэлээр ярьдаг Франц хэлээр одоо Франц зоо гэж байдаг. Тэгээд баруун хэсэг болон хойд хэсгээрээ энэ Нидерланд хэлээр ярьдаг. Нидерланд зоо гэж байдаг. Тэгээд Нидерланд хэлээр болохоор хүн амын 58% нь ярьдаг бахнэ. Тэгээ 32% нь Франц хэлээр ярьдаг. Ханаа үлдсэн 10% нь болохоор Бельги улс маань Люксембург, Герман, Нидерланд, Франц улсаар ингээд тойрогдсон байдаг учраас зүүн өмнөд хэсгийн газар 10% нь герман хэлээр ярьдаг бахнэ. Иймэрхүү мэдээллийг би бас нэвтрүүлэгтээ бэлдээ. Та төрсөн болохоор баярлалаа. Сонсогчтой санан байж магадгүй гэж бодлоо. За тэгэхээр бид нар сонсогчноос ер нь бол байнга асуудаг яг асуулт байгаа. Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ гэхээр тэгэхээр Бельгид дэх амьдрал чинь те яг нэг өдөр чинь хэрхэн өнгөрдөг вэ? За ер нь бол би яг албан ёсны ажил хийдэггүй гэрээ эзэгтэй. Гэхдээ би сайн дурын ажил хийдэг. Жишээлбэл би амралтынхаа нэг өдрийг та бүхэнд ингээд ярихад одоогоос 6 жилийн өмнө ирээдүй гэдэг төрийн бас байгууллага үүсгэн байгуулад 5 жилийн өмнөөс ирээдүйн Монгол сургуулийг үүсгэн байгуулсан хүн байгаамаа. Тэгээд манай сургууль нийтдээ 5 багштай, натаа нэрээ 5 багштай бүгдээр мэргэжлийн багш нар Монгол хэл, дуу хөгжин бүжиг, түүх газар зүй тэгээд одоо багаангийн багш буюу сургуулийн өмнөх насны гээд ийм 4 багшийг одоо бүгдээрээ салбартаа тэргүүний багш нартай хамтарч ажиллаад 5 жил болж байна. Энэ хугацаанд бид нэр 120-30-аад хүүхдүүдийг их хэлээрээ уншиж бичиж төгс одоо соёлоо сурталчилж яваа хүмүүс байгаамаа. Тэгээд яг бямб гараг болон хичээлдэг ажлын босоо 5 өдөр нөгөө Бельги сургуульд явдаг учраас энэ сайн дурын ожид учраас бямб гараг өглөө босоод хичээлдээ хэрэгтэй зүйлүүдээ одоо багш нараас асуугаад юу хэрэгтэй тэрийг бэлдэж хэвлэж аваад 11 сургууль дээр очтой хүүхдүүдээ хүлээж авлаа. Ангиуд маань ээлжтэй доолоо нэг анги 2 сар ордог. Ингээд эцэг эхчүүд маань яг цагтаа ирээд хүүхдүүдээ аваад ингээд яг амралтын өдрөд ингэж өнгөрдөг байгаа. Энэ бол сайн дурын ажил байдаг. Тэгээд яха та бүхэндээ сонирхолж итгэхэд манай энэ одооны залуучууд залуу үеийнхэн энэ дээрээ хоорондоо ингээд хосууд болоод үр хайрын дундаас гаргасан бяцхан хүүхдүүдээ цаад ингээд эх орондоо очиж чадахгүйсэн эх орныхаа их хэл соёлыг тэмээд өгөх бидний энэ ажилд дэмжиж залуучууд хүүхдүүдээ хамруулдаг бид нар маш их баярлалтай. Тэгээд эцэг эхчүүдтэй маш их баярлалдаг шүү гэж бас дамжиж хэлмээр байна. Тэгээд яг хөө энэ сургуулийн гол үр дүн юу гэхээр нөгөө хүүхдүүд Монгол руу өвөө эмээтэйгээ нөгөө монгол хэл мэдэхгүй ярьж чаддгүй байсан бол монгол хэлээрээ яриад сургуультай ингээд уншаад бичээд эхлэхээр өвөө эмээтэй дуу шүлгээ уншиж өгөөд ингээд нөгөө үсгээ ингэж бичиж байгаа ингэж уншиж байгаа гэдээ уншингууд нөгөө өвөө эмээ нар нь камераар харж баярлж тэдний нэг амьд харьцаа илүү их ойр дотн болдгонд гол үр дүн юм гэж би боддгоо. Тэгэхээр бас хүүхдийн баяр тэмдэглэдэг юм байна Монгол хүүхдийн баяр тий энэ болохоор нөгөө нэг ирээдүйн Монгол сургууль маань жишээлбэл 9 сараас эхлээд ингээд 9 сурсныгаа 12 сард хүүхдийн шинэ жил энэ болохоор одоо яг эндээ бол манайх бол одоо ганцаараа энэ хүүхдээр дагнсан нэлээд том байгууллага болж өргөцсөн байгаа л да. Учир нь юу гэхээр манай хүүхдийн шинэ жил болон их хурсын баяртай одоо Германаас, Францаас, Нидерланд улсаас тэмээ бүр хүмүүс зорж ирж хүүхдүүдэд баярлуулдаг. Тэгээд нийтдээ бараг 120-30 хүүхд ирдэг. 120-30 хүүхдтэйгээр 300, 200, 300 эцэг эхчүүд ирдэг. Тэгээд хүмүүс бүр ингэж жил болгон энэ баярыг хүлээдэг. Үнэхээр гайхалтай. Жилээс жилд хүүхдийн тоо нэмэгдэгээр биднэрт одоо яг ачаалттай байдаг ч гэсэн энэ ажлаа хийхэд үнэхээр их дуртай байдаг. Яагаад тэгэхээр бас манай Бельги улсын хувьд нөгөө яг ийм сайн дурын ажил бас аюух биднийг нэлээд бас их тусламжаар дэмжлэг үзүүлдэг. Бас тиймдээч бас бид нар бас тэр олон хүмүүсийг одоо нэг дор цуглуулах том заал, том гадаа, тогтоомын талбайч гэдэг юм уу тийм ээ. Маш их бэлтгэл ажилладаг. Энд бол бас манай Антверпен хотын захиргаа бас болон бусад холбоотууд бас дэмжиж ажилладаг бас дуртах нь зүйтэй хаа гэж бодож байна. За тэгэхээр таны хувьд сая бас 18 жилийн өмнө Бельги улсад ирсэн гэдэг ярьж байна. Тэгэхээр яг 18 жилийн өмнө анх Бельги улсыг зорих болсон шалтгаан нь юу байсан бэ? Анх ярьжсэн сэтгэлээ бас дурсаад эргээд ярил. За үнэхээр 18 жилийн өмнө миний дүү очирмаа гэдэг одоо энэ Монгол Бельгийн вафлыг үлдэрж байгаа мундаг хөдөлмөрч бүсгүй байгаа. Дүү маань анхнд ирээд би өөрөө нэг англи хэлний багш байхгүй. Тэгээд тухайн үед би газарчны дээд сургуульд багшилдаг байсан. Тэгээд дүү маань нэг өдөр над руу залгаад та одоо их их устай хүн энд ирж бас өөрийгөө хөгжүүлээ. Тэгээд энэ Европ хүмүүсийн амьдралын туршлагаас одоо ингээд суралцаад амьдрал ахуйгаа юу дээшлүүдүүд яасан бэ гэдэг санал тавьж ирсэн. Тэгээд дүү маань тухайн үед би бас надад онгоцны зарлалын мөнгө байхгүй багшийн цайдан баг байсан. Тэгэхэд дүү маань бүх юм болж бүтэн та ямар засанд визэн доор гэд тэгээд виз гараад анх ирчихсэн. Тэгээд анх ирэхэд бол үнэхээр гайхалтай яг нөгөө кинон дээр гардаг өндөр дээр үеийн барилгууд те маш юм
сонин сэтгэл төрж исэн. Тэгээд мэдээч эхлээд бол зөвхөлөө олох гэж тийм ээ бас ингээд нэг бас тийм амаргүй байсан л да. Гэхдээ яг нөгөө англи хэлтэй байсан тулдаа бас арай гайгүй, бусдыг бодох юм бол арай гайгүй байсан баг гэж боддог. Тэгээд нэг жил 2 жил болоод нэг арай гайгүй болоод ирэнгүүтлээ монголчуудтай англи хэлээ заагаад тэр хоорондоо энэ Нидерланд хэлийг сураад Нидерланд хэлийнхаа бүх төвшинг суралцаад тэгээд нэлээд бас итгэвтэй байсан. Ягаад гэвэл хэрвээ би буцаад Монголд очих юм бол сурсан мэдсэн юмтай оюутнуудаар очно гэдэг ер нь сурч мэдхийг эргэлздэг байсан. Тэгээд тэрний байж бүр дуун багч боддог. Одоо ч би монголчуудтай ингээ баг 10 жил Нидерланд хэлийг ингээ энэ сайн дураараа ингээ маш хямдхан үнээр хичээл заадаг тий. Тэгээд үнэхээр анх бол тийм л сэтгэл хөдлсөн. Одоо бол бүр яг төрөлх их орн шиг байна. Энэ улсын иргэнтэй бас гэрлээд аль бие усны амьдраад ингээд бүр суурьцсан байгаа. Тэгэлгүй 18 жилгээр бас маш хурдан өнгөрдөг. Хүмүүсээс ер нь асуухаар анх иржсэн гэхээр яг гэр бүлийн хүн ч юм уу ингээд ойр дотны хүмүүс нь хүрээд ирээ гэдэг тийм ер нь зарчмаар хүмүүс их ирдэг харагдаж байна тийм. Тий яг үнэ тий. Бүр огт ингээд бас зүгээр яг ингээд өөрөө зориглаад хинч танихгүй ирсэн хүмүүс бас байдаг юм. Тийм хүмүүс ингээд ямар ч одоо нөгөө ертөнцийн гайхалтай юмны одоо юугаар тий ингээд надтай холбогдоод ингээд хүн байхгүй ажил одоо өгөөч гэдэг юм уу ингээд тиймэр хүмүүстэй бас хэд хэд удаа таарч байсан. Тэгээд стад хүний хувь тавилт гэж байдаг бах та. Тэгээд зоригтой гараад амьдралдаа өөрчлөлт хийж байгаа хүмүүсийг харахад бол бас нэлээд сайхан сэтгэл төрдгөө тий. Тэгэхээр Бельгийн монголчууд маань бас сая одоо зургнууд харж байгаа нэлээд коллектив сайтай юм шиг байна. Тэр таны бодлоор хэд орчим монголчууд байна. За тэгээд сая наадам бол ямар ч зураг харагдаж байна. Өөр нь ямархуу байдлаар холбогдож байна. Монгол хоолны газар байдгүй. Бельгийн монголчуудын хувьд би бас нөгөө яг одоогийн хүн амын судалгааг сайн баттай мэдээлэл олсонгүй л дээ 2019 оны элчин сайдын мэдээлэлээр бол элчин сайд чинь нөгөө нэг Бенедикс ингээд Бельги, Люксембург, Нидерланд гээд энэ гурван орнуудын монголчуудын тоо гарахад 2019 оны байдлаар 2500 монголчууд амьдардаг албан болон албан бос хүмүүс их байгааз тий. Тэгээд манай энэ Бельгт маань одоо ингээд яг одоо манай нэрээдүйн төрийн бос байгууллага шиг эмэгтэйчүүдийн холбоо, спортын холбоо, шагаан холбоо гэдэг маш олон нийтдээ баг 20 одоо ийм сайн дурын байгууллагууд нэгдээд Бельгт их төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөгээд манай одоо нэгдсэн зөвлөлийн дараагаар 2 жилийн өмнө сонгогдсон Экваторын наран гэрэлгээд мундаг дарахтаа бид ингээд мөр зэрэгцээд өмнө бас доржийн байлгалтан гэдэг бас мундаг удирдахтаа ингээд мөр зэрэгцээд бид нэр монголчуудынхаа энэ ирээдүйн төлөө энэ сайн сайхны төлөө ялангуяа Монголд байгаа янз бүрийн аян тийм ээ одоо нөгөө гамшиг янз бүрийн хүмүүст нэг тусламж өгөх мөх гэдэг одоо маш олон юм хийдэг. Тэгээ энд байгаа монголчуудаа бас нөгөө одоо наадам зохион байгуулна, шинэ жил зохион байгуулна. Тэгээд наадмыг бол энд амьдарч байгаа бэлгчүүд бүр тэсэн ядан хүлээж ирдэг. Тэгээд бид нар бас нөгөө эх орноо л ерөөсөө сурталчилж байгаа л энэ бүхний артал дандаа эх орноо сурталчилж байгаа тийм ээ. Үндснийхээ соёл уламжлалаа бусдад түгээх гэсэн зорилгоор явдаг. Тэгээд манай Бельгийн монголчуудын нэг хамгийн их нэгдэл сайтай байдгийн нэг жишээ болоо нодлон ингээд COVID-19 гараад тэгэхэд бол ингээд манай нэгдсэн зөвлөлөөс монголчуудын уриалга гаргаад тийм одоо монголчууд хамтдаа хүчтэй гэдэг нэг юм аян зохион байгуулсан. Энэ аяныг болохоор 2020 оны 4 сарын 4-өөс 6 сарын 21-ний хооронд нийт 88 хоног үргэлжилсэн байгаа. Яг энэ үед яасан гэхээр нөгөө яг ковид гараад бүх юм хаагаад бүх хүмүүс гэртээ ерөөсө гудамж нэг ч хүн алахгүй үед за яг албан ёсоор ажил хийдэг хүмүүс болохоор цалингийн 70% тухайн байгууллага нөгөө гамшиг учраас тэ цар тахал учраас олгодог. Гэтэл нөгөө нэг хараар буюу урьдчилан хараар гэж хэлсэндээ одоо нөгөө амьдрах эрхээ хүлээж байгаа алтан бус амьдарч байгаа хүмүүс маань алтан бусаар ажил хийдэг. Тэднэрт одоо нөгөө цалин орлого байхгүй учраас бид нэр энд байгаа боломжтой хүмүүс хандив цуглуулж одоо боломжгүй огт ажилгүй байгаа хүмүүстэй байрны мөнгөнд нэмэр болъё байрны эцсийн түрээслэгч нартай тийм ээ одоо холбогдож та энэ удаад ингээд хямдруулж өгөөч эсвэл өнгөө суулгаж өгөөч гэдэг юм уу дэлхийд дээр ийм байдал байна гэдэг. За тэгээ мөнгөн хандив мөнгө цуглуулсан ингээд нийтдээ 88 гэр бүл хувь хүн болон 11 байгууллага хандив цуглалч 5 сая 390 мянган төгрөг 5 сая 390 сая гэдэг бол тийм ээ 5390 евро 20 цент гэдэг чинь багадаа 150 сая төгрөг суулгачсан. Үнэхээр гайхалтай. Яг энэ хандвас онцолж хэлэхэд миний хувьд зүгээр би яг хувь хүнийхээ хувьд онцолж хэлэхэд манай энэ Бельги улсад амьдардаг амар сайхан гэж мундаг залуу байдаг. Энэ Турнав хотод амьдардаг амар сайхны гэр бүлээс 300 евро хандуулж ирсэн. Гайхалтай. Тэр үед нэг монгол эмэгтэй хүн 3 еврогоор нэг шишгийг амны хаалт үйлдвэрлээд монголчуудад 3 еврогоор зарцсан бол тэр хүн 100 маскны хандив өгч
тарааж монголчуудаа 300 евроор их мөн 300 евроор сая 5 тийм ээ 300 евроор гэх чинь 900 сая төгрөг баг сая төгрөг байхгүй юу? Тухайн үед тийм ээ. Тэгээд гих мөрчтөнгээр тэгэл ерөөсө хамгийн багадад нэг 20 евро 50 евро 50 евро гэдэг 150 сая төгрөг. Гих мөрчтөнгээр ингэж ийм мундаг хандив цуглараад нөгөө хүсэлт харгасан нөгөө монголчуудаа та бүхний одоо юу дутагдж байна хүмүүс чинь нэрлэхэд бас янз бүрийн хийж чаддаг бид нар хувь хүмүүстэй холбогдоод танах ийм байгаагаас манай ялангуяа бид нар чинь нөгөө хүүхдийн байгууллага ажилладаг олон эцэгчүүдтэй харьцдаг учраас хувь болгоны ингээд одоо өөрсдөө ингээд уцаар холбогдоод тэгээд бас энд нөгөө тэр нөгөө албан бусаар амьдардаг хүмүүстэй үйлчилдэг эмнэлэг байдаг. Тэр эмнэлэгт нь үнгүү өргөж өгөөд машинаараа өргөж өгөөд орчуулгыг хийгээд үнгүү имийг авч яваад аралтны им халууны ч гэдэг юм уу тийм ээ. Гэх мэтнээр бүхэл талаараа бид нар үнэхээр гайхалтай тулсан. Манай энд бас Монголын үндэсний бүтээгдэхүүн гэдэг нэг мундаг хөдөлмөрч гэр бүл байдаг. Тэр гэр бүл маань хэгчэнд одоо 100 евроны хэмжээнд дүүцэх арц чацарган тий одоо өрөм ингээд хүн болгон өөрсдийнхөө чадах хэмжээгээр энэ хандив аяныг бүрдүүлж байсан нь үнэхээр гайхалтай. Энийг бол заавал дурдах хэрэгтэй гэж би бодож байна. Тэгээд энэ бүхэнд оролцсон бүх холбоотуудаа болон зөв удирдсан даран гэрэл даргатай болон энд амьдарсан одоо хандив өгсөн бүх монголчуудаа үнэхээр их баярлалаа шүү. Тэгээд бид нар ямар их эвтэй найртай хүчтэй гэдэг бол яг энэ аян дээр бол үнэхээр харуулж чадсан гэж би бодож байгаа. Тэгэхээр сая бас таилж байна. Одоо хууль бусаар за солонгоч болоо энэ талаар бол нэлээд хүмүүс байдаг болохоор бид нар бас ярилцдаг л да мэдээж одоо тэр амьдралаа залгуулах гэдэг явж байгаа. Тэгээ визний хувьд боломжгүй байгаад тэгэхээр харлах гэдэг хууль бусаар оршин суудаг. Тэгэхээр ээлгээд ер нь тиймэрхүү хүмүүс маань бас хэрэг байдгийг ер нь монголчуудын бас ямар ажил хийж энэ хууль бусаар зөвшөөрлгүй бол бас ажил хийх боломж нь байдаг юм болов уу? Ер нь бол яг тийм хүмүүс зөндөө байгаа маш их байгаа. Ер нь бол хүн амын бараг нэг миний бодлоор хүн амын нэг 40-50% бол байгаа гэж би бодож байна монголчуудын хувьд тийм ээ. Тэгээд яг хоо ер нь бол нөгөө эрэгтэйчүүд нь болохоор одоо барилгын ажил те байр засах айлын байр албан газар байр засах барилгын ажил хийн. Эмэгтэйчүүд нь бол ерөөсөө цэвэрлэх, хүүхд тарах, хөгшүүн асрах зарим тохиолдолд нөгөө ресторан баарнд нөгөө аяг маяг угаачих болохгүй нөгөө шалгалттай учраас яг солонгостой ажиллах тийм. Тэгээд ер нь дандаа ер нь гэрийн ажилд одоо гэр зэвэрлэх гэрийн одоо үйлчлэгчийн албыг л нэлээд төлхөө хэрэглэн юу ажилдаг манай юм ялангуяа эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүд нь бол эмэгтэйчүүд чигээр тэр болгонд гэж сайн ажил олдохгүй л дээ заавал нөгөө таньдаг хүнээрээ дамжуулаад олно те ер нь тэгээд одоо сүүлийн үед бас нөгөө 100 Европын орон нөгөө Чех Унгар энэ чинь нөгөө нэг Европын холбоонд ирсээд Чех руу монголчууд их гараад Чехээс монголчууд нэлээ их бас ирж байгаа энд. Ирээл бас ер нь дор дорноо яаж иж байгаад аргаа олдог. Би бол Бэлэг улсад ирээд амьдралд орцсон хүнийг бол нэг ч удаа хараагүй. Тэгэхээр ямар ч их ээлтэй орно гэж би боддог тийм. Тэгэхээр Бэлэг хүмүүс маань одоо юу гэдгийг сая сонсож байгаа за гэрийн үйлчлэгч эсвэл асрах гэдэг иймэрхүү ажлууд бас төлхөө хүмүүст олддог гэхээр яг тэгж их одоо гадаад хүмүүсээр ер нь одоо үйлчлэгээ авдаг тийм хүмүүсүүдийн амьдралын хэм маяг нь ямархуу байдаг юм бол гаднаас одоо хүмүүс аваад хүүхдүүдээ хараад туслуулаад тэгээ өөрсдөө үндсэн ажиллаа хийгээд яваад байдаг хүмүүс юм уу яг бид нар бас биасаа сайн мэдгүй байна. Тий яг наад чинь бас асуух хэрэгтэй сонирхолтой асуулт. Угаасаа л ерөөсөө тийм ихнэр нөхөр хоёр өглөө гараад орой ирнэ. Тэгээд одоо нөгөө гэрээ цэвэрлэн тий зарим хүмүүс нь бол одоо хүүхдээ машин таваад хүүхдээ нь очиж аав нь сургуулиас нь аваад гэртэл нь байна ч гэдэг юм уу тий мөн бас нөгөө еврейчүүд их энд амьдардаг. Еврей хүмүүс монголчуудыг бас ялангуяа ганц бие эмэгтэйчүүд ерөөс гэртээ байрлуулдаг байхгүй. Гэртээ байлгаад ерөөсөө ганцхан хагас викендээр хагас бүтэнсээ өдөр гадагшаа гараад 5 өдөр ингээд яг гэртэн байгаад яг гэр бүлийн гишүүн амьдраад өглөө босоод өднийхэн цагийг бэлдээд хүүхдүүдээ сургуульд явсны дараа одоо гэрийн цэвэрлээ тэгээ тааваад тэгээд ингээд орой өрөөндөө орж амраад тэгээд байрны мөнгө төлөхгүй хоолны мөнгө төлөхгүй ганц еврейч тийм бэлэг айдаж ч бас байна. Тэгээд энд бол ерөнхийдөө яг бэлэг уулзч гисэнтэй эмэгтэйчүүд байна, еврейнер байна, бэлгүүд байна гэдэг тийм одоо ерөнхийдөө энэ бол за яг тэгж байрлуулдаг тийм болохоор мэдээ боломжтой айдвал тийм шүү дээ. Тэгээ сарын 1200 евро 900 евро гэхлээр юу яа ер нь бол нэг 7 хоногт нэг удаа гэрээ зэмлүүлэхэд ерөөсөө тогтмол 7 хоногт нэг удаа тогтмол тэр бол ерөөсөө тогтмол 8 цаг юм уу 4 цаг юм уу тэр бэлгчүүдийн хувьд их нөхөр хоёр байл ажилдаа явдаа тэгээд гэрээ үйлчлэгчтэй төлөхөөрөө үлдээ чинь тэр нь орж ирээд тэгээд ширээн дээр мөнгө бэлэн байна юу их нь ойлгомжтой тэгээд мөнгө аваад гараа авчих. Ер нь манай монголчууд бол маш сайн ажилдаг юмд айгүй үнэнч одоо айлын имийг бүр ингээд өнгө оруулж өөдөн татна өгөхөөс шүү дээ янч нөгөө итгэл найдвар наддгүй учраас
ам дамжиж монголчуудад ерөнхийдөө энэ хүмүүс их ам сайтай байдаг. Тийм болохоор бас ажлын хэрэгцээ нэлээд бас гайгүй байдаг гэж би бас боддог тийм. Зөв. Би яг сая асуу гэж бодож байлаа л да. Монголчуудыг одоо ажилуулах шалтгаан нь тийм магадгүй одоо юу гэдэг еврей гэдэг юм уу за бэлэг хүмүүсийн түүхч гэдэг юм өөр байдлаар мэддэг юм болов уу эсвэл анхны очисон хүмүүс нь илүү сайн байжгаад ерөн зүгээр байдгийг сайн юм байна гэж ам дамжуулж яриад тийм. Иймэрхүү байдлаар бас ажилуулдаг юм болов уу гэж сонирхож байлаа. Тийм. Яг үнэхээр манай монголчуудад хаа явсан газараа хэл маш хурдан сурна, альваа ажлыг бүр яг гардаж аваад хийх юм бол цаана гартал хийн. Тиймээс сэтгэлээсээ идэг энэ дээрээс бүр бүх монголчуудын яг тэр нэг цуснд нь байдаг учраас энэ тал дээр үнэхээр нэг л очиод ажиллах юм бол ер нь дахиад дуутахгүй гэдэг бол тийм боломж баг байхгүй. Үнэхээр олдсон. Нэг л олдчих юм бол цаашаа тэгээд ингээд садаадаад нэг найз нь нөгөө ажиллаж байсан гэрээ эзэгтэй чинь нэг найзтай хэлээд тэгээд ингээд нэг айлд очингуудаа 3 4 айлд ажиллах шиг ингээд садаадаад ингээд ер нь дор дарнаа тэгээд амар саргаа одоод амьдраад байгаа юм манай монголчууд маань тийм. Тэгэхээр бэлэг бас хүмүүсийн хувьд яг зан ааш нь ямар хүн хүмүүс байдаг юм бол доо бидрээс монголчуудаас тэр өөр хүмүүс юм. Тий, ер нь бол яг би бол анх ирээд яг англиар ер нь бэлгчүүд англиар ярина, Нидерландд үндсэн хэлнэтэй тэгээд англиар ярина, францаар ярина. Бүх хэл ер нь ямар ч хэлээр бол ер нь сургуультай бас яриад тэр хэлний мэдлэгийг эзэмшдэг учраас миний хувьд анх уулзсан бэлэг хүмүүс надад их нөхөршиг санагдсан. Мэдээж одоо манай нөхөр бэлэг хүн учраас миний эргэн тойрны бүх хүмүүс намайг хайрлан хүндлэн яг тэр хэмжээгээр бид нар ч бас буцаад хайрладаг. Миний хувьд бэлэг хүмүүс бол маш нөхөрсөг, маш одоо их тийм тосрохоо, нэг сая ундаа маш сайн мэдээж итгэлийн алдвал ямар ч хүн дургуул байх байдгүй тийм ээ. Тэгээд миний хувьд бол бэлэг хүмүүс бол маш нөхөрсөг, маш тийм их хүний хүндэлдэг. Тэгээд их тийм хүнлэг хүмүүс юм болов уу гэж надад бодогддог. Тэгэхээр одоо бол та нэлээд дасчихсан баг. Ер нь анх ирж байхад бэлэгтийг таныг илүү гайхшруулж яасан. Манайхаас өөр соёл нь тиймэрхүү одоо амьдралын хэв маяг ч гэдэг юм уу. Тийм зүйл юу байсан бол одоо жишээлбэл би анх ирээд бас нэг бэлэг айлтыг нэг 5 сартай хүүхд хараад тэр айлтыг байрлал ажил хийх гэсэн аахгүй. Тэгээд хамгийн надад ерөөсөө эзэж магадгүй юм гэхээр ингээд нөгөө нэг өглөө босоход ингээд календараа ингээд нөгөө өдрийн нөгөө өдөр болгоно ингээд биччихнэ. Тэдэн цаг энэ чи явна. Тэнгүүтэл ингээд айл 5 сарын дараах тэдэн сарын тэдний урд онгоцны буудлыг явна тэр улс руу аялна гэд. Тэнгүүтэл би яана одоо ямар ингэж бич болохгүй шүү дээ муу яртай манай монголч нар тийм нэг төлөвлөхгүй гээл те. Тэгээд одоо яана янз бүрийн болчоод яана эдгээр ямар сони ийм эртнүүд билет та ямар сони юм энэ дунд янз бүрийн бодвол ямар л боддог байсан. Нэг мэдхэд нөгөө хонгонд болно нөгөө усаж чамдаа аваад яваад өгөн. Тэр бол надад амар ингэж гайхдаг байсан. Тэгээд би яг энүүгээр юу гэж бодсон гэхээр аюух юм их төлөвлөдөг юм байна. Тэгээд төлөвлөсөн хэмжээгээр стрессгүй аюу гоётой гинт ингээд за одоо явъя гэрээ тийм байхгүй. Тэгээд юмыг яг төлөвлөгөөнийхөө дагуу явхад бол тэр дундуур нь тэр нөгөө манай монголчуудын нөгөө мохосчгаар муу юм тохиолдол муу яар эртэн шиг би бас тэгээд нөгөөх нь яг уусцсан. Одоо нөхөр битэршүүлээд ингээд за тэдэн сарын тэдэн Монгол явна гээд аль нэг сард Монгол явах билетээ захиалчин. Тэгээд хүмүүс тэдэнгүүтэл хүүе болж байгаа юм уу ямар эрт хэлдэм мэддэм болгоо билетээ авцгаа гэдэг нэг л мэдхэд болчин. Ямар сандаар би нөгөө Монголд очичаад нөгөө ээж рүүгээ нөгөө одоо нөгөө юунд цугаад автосын суугаад юу ясныхгүй онгоцны болоо за дахин доо таксинд суугаад тэгээ би одоо хэр удаж очих вэ хэдэн цаг явах вэ гэсэн чинь надад бүгд цаг хэдэн муугаа ярилцаад би нөгөө нэг яг энтгэхээрээ тий нөгөө 230 минут гэсэн мэт 230 минут дараад очих байна тий энэ үстэй аюу надад ингээ аюу муухай харснаа хол явах хүнд цаг хэлдэггүй юм гэдэг. Оо яна ууштай гэдэг. Гэх юмшингээр иймэрхүү соёлын ялгаад байдаг та. Тий. Одоо эсэргээрээ Монголдо очиж соёлын ялгаа гэдэг зүйл болгоод эхэлж штэ тий. Тий. Харин тий Монголдо очиж би дарахаа явах гээд одоо хэр удаж очих вүлээ? Одоо яг 5 болж ин 7:30-д очих уу те гэсэн чинь 230 минутыг 250 км би тэгээ батчихгүй юу? Яг тэгжсэн тэгээ би яг тэр үед нэрээ манайхан ч бас ингэдэг штэ. Нэрэл хадын зам ингэдэггүйтэй гэж бодсон. Тэгээд энэ бол миний хувьд анхны тэр шок бол яг ийм соёлын ялгаа байсан та. Тэгээд ерөнхийдөө одоо манай сүүлийн үеийн монголчууд маань бас залуучууд маш гоё их гоё амьдардаг болсон та. Та нар маань ч ингээд их гоё ингээд одоо энэ чинь дэлхийн монголчууд гэдэг чинь дэлхийд одоо таран суугаа монголчуудтай холбогдож ингэж одоо ингээд гоё туршлага салцсан гэдэг чинь бас л нэг хөгжлийн нэг хэлбэр шүү дээ тийм ээ. Тэгээ одоо орчин үеийн залуучууд Монгод очиход бол ерөөсөө нэг хайхтар тийм соёлын ялгаа малгай гэдэг надад нэг мэдрэтгэн ер нь бол багассан. За тэгэхээр
бид хоёр түр 2 минут завсарлаад хамтран ажиллаж байгуулах мэдээлэл өргөдөг. Та түр хүлээж авах уцаа таслахгүйгээр. За ингээ манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Пюрмер гоо сайхны брэнд хамтран ажиллаж байна. За Пюрмер гоо сайхны брэнд маань за Чимбаа уг нь Чимбаахад нэг туршиж үзмээ санагдаад байгаа юм байна. Одоо би туршилтын вакцины туршилтыг янз бүрийн ч гэсэн бас таныг сургачмаар санагдаа. болно. За тэгээд аль биесны эрхтэйгээр бол их ундраг компани аль биесны эрхтэйгээр солонгос болон за Монгол зарж борлуулж байгаа бүтээгдэхүүн байгаа. За дэлгэрэнгүй мэдээлэл бол Pure хэрэглэгчдийн нэгдсэн групп гэсэн групп хуудас руу надаас харах боломжтой. Дотор нь бол маш олон төрлийн бүтээгдэхүүн байгаа учраас яг өөртөө тохирох, за худалдаж авахыг хүсэж байгаа зүйлсүүдийг бол яг энэ групп руу нөрөд харчвал илүү бас мэдээлэл явах боломжтой байгаа. За холбоот утасны дугаараа нас хэлчихье. Та сая яг хэлчихсэн үү? За тэгвэл та хэлчихье би сүүлд нь хэлчихье. За тэгэхээр би бас энэ групп дээр нь одоо оруулсан постуудаас онцолж хөргөдөг байгаа. Тэгээ 7 цаг юм аяллаа жижиг сет гэж оруулсан байна. За энэ да юу байна гэхээр витамин С 13.5% тагээд за энэс жижиг байгаа юм байна. За тэгээд сетийн хувьд болохоор мэдээж аяллаар явж байгаа хүмүүс яг том баах юм чирж яваад хэцүү шүү. Тэгэхээр жижиг сетийг авч яваад тэгээ хэрэгтэй зүйлүүдээ бүгдийг ингээд хэрэглэх энэ боломжийг бол олгосон. Ялангуяа одоо цуны удирдлагч хүмүүс бүгдээрээ аялж зугаалах дуртай байдаг. Тэгээ энэ дээр үнийн үед бол 82,000 вон юм байна. За тэгээ 3 өдөр төрөхөд арьсны өнгөс хэрэгж сайжирч нөхцөлт багаснаа гэж байгаа. 2-7 хоног хэрэглэхэд арьс чангарч өргөгдөн. За 2 сар хэрэглэхэд үрчлээ багаснаа. За 1 сар хэрэглэхэд одоо ерөнхий арьсны бүх асуудлыг шийдэж үрдүн сайтай байх болно гэсэн ийм мэдээлэл байна. За тэгэхээр би холбоот утасны дугаарыг танилцуулъя. За утасны дугаар нь Солонгосоос бол ТИГ 10 80 ТИГ 86939 Монголоос 9988 81 37 гэсэн дугаар байна. Ингээд манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Pure гоо сайхны брэнд хамтран ажиллаж байна. За тэгэхээр үргэлжлүүлээд бүгдээрээ бэлгээс за бас сайхан яриа өрнүүлээд явж байгаа. Тэгэхээр үргэлжлүүлээд нэргүй өвчтэйгээ холбогдсон байна. За тэгэхээр сая бас ярилцж байлаа. Тэгэхээр надад бас сонирхолтой санагдлаа л да. Танаа гэр бүлийн хувьд одоо орой хоол ямар байдаг вэ? Монгол хоол хаяа орж ирээд байна уу? Эсвэл бэлэг юм хоол төлхөө идэж гэнэ үү? Энэ тал дээр та хоолын танилцуулбал. За ер нь бол бэлэгчүүд бол тэр одоо гахаан мах, үхрийн мах, хоньны мах тэр нь болохоор яг дандаа нэг одоо эдэн тэгээд ер нь бол хамгийн төлхөө хэрэгэлдэг хүнсний ногоо нь бол юу чансан төмс, шарсан төмс, төмсний ногш. Төмсгүйгээр төсөөлөх арга байхгүй. Хажууд нь мэдээж гэсэн зууршин салаат байна. Гэхдээ төмсөг бол бүр шараад юм уу, чанаад юм уу, ногшаар иддэг. Тэгэл одоо хажууд нөгөө стейк те өхрийн цээж, мар, дахианы гуй, за тэгэл гахаа махан котлет, одоо хоньны махан котлет гэдэг дандаа котлет маягаар ширхгийн маягаар л тэгэл шараад хажууд нь ногоогоо чанаад тэгэл тиймэрхүү маягаар иддэг. Миний хувьд бол ерөөсөө 7 хоногт нэг удаа л Монгол хоолой хийж иддэг. Монголчуудаа гэртээ урьсан тохиолдолд бол мэдээж хэрэг сайхан мах чанаа л те. Эсвэл гоё кимчитэй дахианы сайхан шүл чанаа мудагаа агшаагаар энэ идэн л те. Тэгээд бас нэг сонирхолж ярахад бид нар энэ нөгөө цагаан сараа айгүй өргөн тэмдэглэдэг. Айл болгон хэвийн боо ингээд 15 25 30 гэм ингээд баавараа тавгаацсаад нууцаа махаа ингээд чанаа тэгээд бие биенийхээ бүр яг ах トゥ шиг болцсон ингээд өргөн золголт хийгээд бэлэг өгөөд аваад одоо ингээд манад чинь гэхэд хүмүүс аюу хэрнэ манай нөхөр Монгол дээр хувцас өмсөд хаймартаа суугаад мөнгө аяган цайгаа уугаад хөөргөлөөд энэ сайхан онд гарвуу гэж сайхан шинэлж байна уу гэд бэлэг хүмүүртлээ хэлээл те. Тэгэл одоо ингээд бэлэгсэл бэлдэн нөгөө дүүнер маань бас мөнгө төгрөг барь золгоно гэж одоо яг л Монголд байдаг шигээр аюу өргөн тэгээд яг ингээд ерөнхийдөө бие биенийхээ өвчин зовлон жаргал баяр хөөр яслал дээр манай бэлэг монголчууд бие биендээ аюу тусалдаг. Тэгээд бие биенийг маш их хөндлөж хайрладаг. Тэгээд бие биенийхээ хийж байгаа юмыг аюу дэмждэг. Тэр утгаараа их сайхан хүүхдүүдээ бас Монгол сургуульд явуулжтай энэ монгол хэлээр зөв яриулж монголчуудаас бас ядруулахгүй бай гэж хүмүүс бас нэлээд тийм хандлага нь их өөрчлөгдсөн гэж би боддог тийм. Гадаад байгаа ч гэсэн Монгол соёлоо орхихгүй байна. Тий гадаад байгаа ч гэсэн яг тэр Монгол цагаан сараараа золгоод тий. Тэгээ сая бас та хэлж байгаа бэлэг хүмүүсийн хоолыг төмсгүйгээр төсөөлөх аргагүй гэд. Энэ яг юутай холбоотой юм бол хүмүүс яагаад бэлэг хүмүүсийн холбоотой юм бэ? Би бодохдоо нөгөө дээр үед хадам ээж надад хэлжсэн нөгөө нэг дэлхийн 2 дугаар дайн болоод дайны үед нөгөө хоол хүнс аягүй хамс байгаад тэгээд юусэн нөгөө
төмсөг газраас гаргаж ирэл тэгэл тэрийг чанаад ингээд эцсээр агаад нөгөөх нь одоо нэг солонгосчууд будаага идэх шиг те. Би бол тэрнтэй л холбоотой ах гэж бодож байна. Яг тоочноос сайн мэдэхгүй байна л да. Яг тэгж ярьжсэн санагдчихээн чанаа. Тэгээ яг хоо таны хувьд бол багцаа бол байгаа холоо бид нэр бас очоод жил болж байгаа ч юм уу 2 жил болж байгаа хүнээс бол яг энийг асуувал бас арай болохгүй. Тэгэхээр таны хувьд бол яг 10 жил болсон нэг тийм нэлээд багцаатай байна. Тэгэхээр өшөө одоо Бэлэг улсын хувьд гэх юм бол онцгой баяруудын хувьд яг ямар баярууд байна? Одоо бид нэр сая цагаан сараа ярьлаа шүү дээ. Наадмаа ярьлаа. Тий. Одоо монголчуудын хувьд босгоод бэлэгчүүд бол ерөөсөө нөгөө шашны баяр ингээл те одоо ингээд нөгөө 19 24 25 ч нөгөө Иесус мэндэлсний баяр гэл. За тэгэнгүүтлээ ингээд 4 сар улаан өндгөний баяр гэл. За улаан өндгөний баяр болохоор нөгөө Иесус ч нөгөө тэнгэрт нөгөө хальдаг нөгөө цавдлуулдаг те. За тэгээ дараа нөгөө сүнсэн ингээд тэнгэр рүү гарлаа гэл ингээд одоо сая гिचэн одоо өвчтөр гэж хэмэл баарт гэдээ баяр болж байгаа. Энэ болохоор одоо нөгөө тэнгэрт хальсных нь баяр ч гэдэг юм. Хажуугаар нь үндэсний баяр. Жишээлбэл Бельгийн одоо Нидерланд зоон бидний амьдарч байгаа энэ зооны үндэсний баяр нь 7 сарын 11-нд яг Монголын үндэсний баярт давцдаг аюу гайхалтай тийм үү. Тий бас нэг би тэгээ их аюу ховь тавьдаг юм гэж боддیں۔ Тий тэгээд үндэсний баяр байна. За тэгээд нөгөө 11 сарын 11 ч нөгөө дэлхийн 1-р дайн зогсож нөгөө юуны доо тий одоо нэг албиас юуны доо чимээгөө болсон гэдэг дайны дуу чимээгөө болсон гэд тэрийг нэлээд бас ингээд яг нэг их бид нар шиг ингэж нэг их үсийн баяр Мартин 8 гээд нэг ингээд би ингээд бидэг өгөөд явахгүй гэсэндээ бүгд гэр гэртээ амарна. Тэгээ амардаг өдрүүдэд гэр бүлийнхаа гишүүдийг уриал хамгийн гоё тансаг хоолоороо урина. Тийм одоо дайлан хамгийн гоё баяр нь бол бидний хувьд цагаан сар шиг баяр бол ерөөсөө юу Крисмас 24-ний орой 25. Энэ бол яг гэр бүлийн баяр. Яг бидний цагаан сар шиг. Яг нөгөө ахмад дээр очиод бүгдээрээ бэлгээ сүлт модныхаа доор тавиад тэгэл одоо тухайн жилийн хамгийн тансаг хоолыг хамгийн тансаг дарсыг тэр ширээн дээрээ одоо 4-5 одоо менютэй хоолыг идэнэ. Маш олон цаг суун бид жишээлбэл одоо хадам ээж дээр бид нэр очиод 4 цагт 5 цагт очиод шөнийн 12 цагт гэртээ ирнэ. Тэгээ одоо жишээлбэл манай хадам ээж ингээд бурхан болцсон тэнгууд манай нөхөр хамгийн том нь болохоор манай нөхөр дээр дүү нэр нь хүүхдүүд нь ирнэ. Энэ бол хамгийн гоё хүндэтгэлтэй. Тийм бол хамгийн хүндэтгэлтэй хамгийн ач холбогдолтой өгдөг баяр бол ерөөсөө Крисмсийн баяр тийм. За тэгэхээр бас бид нар нэлээд сэтгүүд ярьлаа. Аяллаа тухай төгсгөлд нь хэдүүлээ бас тий ярих ёстой байх гэж байна. Бэлэг улсын хүмүүсийг үзэх ёстой. Ямар газар байж болох вэ? Таны хувьд бас хамгийн гоё таалагддаг очих дуртай газар нь юу байдаг вэ? Ер нь бол манай Бэлэг бол бас ер нь их жуулчд их ирдэг. Ялангуяа манай Антверп хотод жуулчд маш их ирдэг. Тэгээд Бэлэг улс та бүхэн ирэх юм бол мэдээж нийслэл хот болох тийм Брюсселд очино. Тэнд бас гайхалтай одоо Атомиум, мини Европ гэдэг гайхалтай бас үзмөрүүд байгаа. Манай Антверп хот ирэх юм бол яг нөгөө нэг том сүм нь одоо 500 жилийн өмнө баригдсан гайхалтай гоё сүм байдаг. Тэрний тухай ингээд одоо маш гоё түүх байдаг. Тэрийг ингээд мэдээж хэрэг аялалд явахаас өмнө хүн тодорхой хэмжээгээр одоо Википедиагаас юм Google-ээс мэдээлэл аваад тэгээд ингээд өөрийгөө жоохон мэдээлэл цэнгэлээд ирээд яг амдаар нь хараад илүү бас бодтойх гэж бодож байна. Тэгээд миний хувьд бол яг мэдээж хэрэг Европын орнууд би баг бүх орнуудаараа аялсан. Миний хамгийн гоё мартагдчихгүй аялал бол урьдчилан нөгөө газар дундын тэнгисээр том усан онгоцоо дөнгөж нөгөө нэг үйлдвэрлэлд 1 жил болж байгаа Аида Нова гэдэг юм одоо Германы том усан онгоцоор одоо Midlands Sea буюу газар дундын тэнгисээр одоо юунаас Испаниас хөдлөөл Испаниас хөдлөөл одоо Италид ороод Франц ороод тэгээд бас Испани, Палма, Майорка, Марсель гэдэг ингээд Итали, Ром гэдэг дандаа нөгөө гахалтай түүхэн хотуудаар нөгөө онгоц маань ингээд тойроод аялчихна. Дандаа тий яг үнэ. Тэр бол үнэхээр мартагдчихгүй. Тэгээд ингээд шүн нөгөө онгоцондоо ундчил өглөө нь шинэ хотод ирсэн байна. Тэгээд шууд нөгөө жуулчны автобус ингээд хүлээгээд хотыг үзүүлээд оройн онгоцондоо суун. За тэгээд онгоцондоо 67 төрлийн ресторантай дуртай хоолой идэнэ. Коктейл орой болгон тэр онгоцон дотор үзүүр шоу, усан тэр нөгөө усан бассейн, тоглоомын газар тэгээд 7 хоногийн аяллаа 5 өдөр 5 хоор улсын 5 хотыг үзчихсэн. 2 өдөр нь болохоор яг усан онгоцон дээр галаа дээр унжижсэн. Энэ бол үнэхээр мартагдчихгүй гайхалтай аялал байсан. Тэгээд тэр жилийн 11 сар бас юу явсан одоо
Өмнөд Америк төв байрладаг Рио де Жанейро явжсэн. Тэр бол үнэхээр гайхалтай бас маш олон орноор ажилласан мөртлөө тэр үнэхээр Бразилийн трафик төмний тэр амьдралын хөвшил тэр экзотик хоол, экзотик байгаль үнэхээр гайхалтай ус далай арал уул гэж бүр үнэхээр гайхалтай маш сайхан аялууд байсан. Тэгээд та бүхэн мэдсэн бас ингээд ийм сайхан газруудаар бас явж аялаараа гэж хэлж байна. Тэгээд хэрэг бэлэг уст ингээд ирэхээр бодвол биднэртэй холбогдож болно. Бид нар чанараараа бас ингээд хөтөж хийж бас туслах болно шүү. За баярлалаа тэнтэй бас ярилцлагад их сайхан байлаа. За тэгээ бас урилгын маань хүлээж аваад битүүртэй бас ярилцлага өгсөнд маш их баярлалаа. Тэгээ дараа бас боломжтой бол битүүртэй холбогдоод яг нэг газрыг ч гэдэм юм уу тэгээ бас танилцуулбал бас хүмүүс сонирхолтой байх болов гэж бодож байна. За миний хувьд бол татгалзах зүйл алгаа. Тэгээд ямар ч энэ бол бас нөгөө тийм ингээд хүмүүст нөгөө тань мэдхүйн нэвтрүүлэг учраас аль болохоор сонирхолтой мэдээлэл өгөх гэж нэлээд хичээлээ. Тэгээд та бүхнийг бас энэ сайхан одоо нэвтрүүлэгтээ хүндэтгэж урьсанд маш баярлалаа. Тэгээд танаа хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд дараагийн удаа дахин холбогдохдоо татгалзах юм байгаа. Баярлалаа. Танд бас амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр өнөөдөр Бэлэг улсаар ялангуяа өнөөдөр бас Бэлэг улсын за яг энэ тэрийг харуулад явах гэхээс илүүгээр тэнд мэдээж бас нэлээд одоо бараг 20 жил амьдарч байгаа юм тий. Тэгэхээр энэ Бэлэг хүмүүс ямар байдгийг тий соёлны ямар байдгийг хоол гэхэд нэлээд бас нарийн ярьж бас чадсан болов уу гэж бодож байна. Тийм Бэлэг хүмүүсийн үед ч гэсэн бас сонирхолтой юм байна тий. Бэлэгд очисон хүмүүс монголчууд бол ажилгүй байна гэж байхгүй. Ажилд бол яаж хийгээд олоод ажиллаждаг гэд сонирхолтой ярилцлага болсон болов гэж бодож байна. За тэгэхээр үргэлжлүүлээд бас нэвтрүүлгийн хамтран ажиллаад танилцуулъя тий. За тийм манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монгол Улсын шинжлэх ухааны технологийн сургуулийн Дархан аймаг дахь технологийн сургууль бол хамтран ажиллаж байгаа. Нөгөө Чимбах юмаа сурах гэж байгаа сургууль. За тэгэхээр 2021-с 22 оны хичээлийн жилийн эсэлтээ бол авч эхэлсэн байгаа. Тэгээ энэ жилийн хувьд бол 14 хөтөлбөрийн 23 мэрэгчлэр бол эсэлт авнаа гэсэн ийм мэдээлэл байна. За мөн 91 оноос хойш бол 30 жилийн хугацаанд одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. За энэ дээр ингээд дэлгэрүүлээд харах юм бол энэ сургуулийн хувьд 3000 оюутны судалтай хичээлийн байртай гэж одоо оюутны байр нь одоо 5260 км квадрат юм талбайтай. За лицей ахлах сургууль мөн сургалтын үйл ажиллагаанд зориулттай 35 анги танхим за мөн лабораторитой гэж байгаа. За уншлагын 2 танхим бүхий 270 оюутны багтаамжтай номын сан. Номын сан бол нэлээд том 3 давхар харагдажсэн. За тэгээ чөлөөт уншлагын танхим бие даалтын 4-өөр цахим хичээл контент хөгжүүлэх 2 студ. За 200-ний суудалтай хурлын танхим. За тэгээд 2 хурал семинарын танхим. За тэгээд спорт заалтай гэсэн ийм иж бүрэн зохицолбор ингээд харах юм бол хичээлийн 1-р, 2-р оюутны байр, номын сан гэдэг ийм зохицолбор хэлбэрээр байгуулсан ийм сургууль байгаа. Шинэ дарханд бол байрладаг байгаа. Нэг төрлийн кампус юм байна тий. Манай Монголд орог ер нь кампус сургуулж байхгүй хаа тий. Бараг л энэ бараг анхдагч гэж хэлвэл бас байж ч магадгүй болчиход. Гэтэ ер нь бол яалтчгүй бид нар чинь гадаадд сурахаар ер нь ихэвчлэн ихтэй сургуулиуд оюутны одоо байртайгаа ойрхон, номын сантайгаа ойрхон. Тэгэл сургуулиасаа гараад ерөөсөө одоо номын сантаа ороод ч гэдэг юм уу тий. Ийм байдаг. Манай Монголын хувьд бол жоохон зайтай байгаад байдаг шүү дээ. Оюутны байрны ч гэдэг юм уу. Тэгэхээр ийм бас боломжийг ашиглаад яг хичээлдээ бол төвлөрөх боломжтой болов гэж бодож таарсан уу? Тэгээд магадгүй за хотоос ир сурж ялаа гэдэг хичээлээ хийж байгаа л за амралтын өдөр ихэд дархнаас наашгаа бас яваад ирэхэд гайгүй шүү дээ. Тавтахтаа оройн яваад буцаад ирдэг чинь нэгтгэдэг хичээлд явдаг ч юм уу. Бусад үед бол хичээлээ төвлөрөх боломжийг бол илүү сайн олгож чадах болов уу гэж бодож байна. Би тэгтээ яг ерөөсөө Улаанбаатартай л амьдарсаагаад ахлах сургуультай өөр газар сургуулаа төгсөөгээд хаашаа явлаа ямар тааш нэг говь руу явах гэж байсан юм аа. Ерөөсөө өөр газар амьдарч үзээг болохоор тэгсэн чинь яалтч хүн ахлах сургуулаа төгсөх гэж байгаа хүүхд чинь хамаагүй шилжиж болдгоо юм билээ шүү дээ. Жиж одоо яаш өгч чиж яагаад талж байгаа нэшээд чи явах гэдэг ингээд. Тэгэхээр бас яг зөвхөн угаасаа л Улаанбаатар хотод л ажил хийгээл ажил одоо цаашдаа амьдрах юм чинь бас өөр газар очиод шинэ одоо амьдрал гэх юм уу тий арай нэг өөр байдлаар тий бие дагаад яг Улаанбаатартай байх юм бол Улаанбаатарт одоо амьдарч байгаа хүмүүс маань гэрээсээ хоолч гэдэг юм уу тий одоо яг тусдаа яхад бол хэцүү шүү дээ. Би бол яг гэр бүлийнхэнтэйгээ л ингээл хамт яваад хичээлд явдаг гэсэн. Нэг яг кампуст байгаа хүмүүс жоох атаарх марна ингээл найзуудаараа манай байрны тэр мэргээд ингээл бүр тасгаараа найзалчдаг. Тэнгүүд ерөөсөө айгу олон төрлийн бас найзтай болох боломжтой байдаг юм билий. Би ч юм бол ерөөсөө тийм байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бас айгу сонирхолтой санагдсан. За тэгэхээр маань нэвтрүүлгийн хамтран ажиллаж Монгол Улсын шинжлэх ухааны технологийн сургууль Дархан аймаг дахь технологийн сургууль хамтран ажиллаж байгаа. За тэгэхээр нэвтрүүлгийн үед энэ хүртэл хүрээд өнөөдөр бас зочны маань хувьд сонирхолтой байсан байх гэж бодож байна. Тэгээд ялангуяа бэлэгдэх монголчууд маань Монгол соёлоо хүүхдүүдтэй үлдээ. За хоорондоо бас ийм
байж чаддаг гэх мэт иймэрхүү зүйлүүдийг сонсоход бол их сайхан байлаа. Бэлги явмаар ерөөс ингээл нэвтрүүлэгт нэг усаас холбогдоод за ерөөсөө л Австри явъя. За ерөөсөө л Нидерланд явъя гэл нэг тийм бодол бас нэлээд өөрчлөгдөд байна. За ингээд нэвтрүүлэг маань төрөд өндөрлж байна. Удахгүй та бүхэндээ оройны 20 цаг 15 минутаас Солонгос дахь монголчуудын радио нэвтрүүлгээр уулзах байгаа. Тэгээ бүгдээр орж ирээд шууд өөрсдийнхөө одоо өнөөдрийнхөө тэгээ адал явдлыг хуваалцаа сайхан ярилцъя гэж бодож байгаа шүү. Тэгэхээр удахгүй оройны нэвтрүүлгээр иргэн уулзлаа түр баяртай. За түр баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Шүтээсийн Дархан уул аймаг дахь технологийн сургууль. За ахын ганц үгээ ямар сургуульд оруулдгийг нэлээгээд зөвлөгөө авах гэж зориод ирлээ. Гэхдээ уг нь техник технологи талдаа сонирхолтой хөв байгаа юм. За ах наашаа суучих. Маш зөв сонголт байна наач. Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн эрэлттэй хэрэгтэй мэргэжил би бол та хоёрт Шүтээсийн бүрэлдэхүүн сургууль Дархан уул аймаг дахь технологийн сургуулийг санал болгож байна. Бид хоёр бас бодлоо. Гол нь харин ямар давуу талтай вэ? Тэгэхээр инженер технологийн маш эрэлттэй мэргэжлүүдийг гол нь чанартай эзэмшүүлж байгаамаа. Тиймээс төгсөгчдийн 90 гаруй хувь нь ажлын байр тавилдаг. Ер нь салбар бүрийн мэргэжлүүдийн ихэнх хувь нь эндээс л гарч иж тээ. За баярлалаа. Гэхдээ ер нь ёстой нэг шийдэлд хүрлээ дээ. Харилцах утас 7037 44 55 8037 44 55. Хамтран ажиллагч цэвэр витамин С, Pure-Mer арьс арчилгааны бүтээгдэхүүн. Арьсандаа өмс хөрөхгүйгээр хүссэн үр дүндээ хүрэхийг хүсвэл Pure-Mer-ийг хэрэглээд үзээрэй. Сэрх нөхцөл боловгүй цэвэрхэн тунгалаг гэрэлцэн чангартай болохыг хүсвэл цэвэр витамин С-ийн найрлагт бүрдсэн дээд зэргийн чившил өгөх Солонгосын номер 1 эмчилгээний арьс арчилгааны бүтээгдэхүүн витамин С Pure-Mer-ийг танд санал болгож байна. Бидэнтэй холбогдохдоо Солонгос дахь утас 1.88 69 39 Монгол дахь утас 9988 81 37. Мөн та Pure-Mer хэрэглэгчдийн нэгдсэн бүрт нэгдэж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Аль биесны борлуулагч их хондрол.